Хан улдүргийн 11-р хороонд байрлах Астра Вилла хотод нь оршин суудаг 120 орчим айл өрх зөөврийн усаар унтны хэрэглээг хангаж байна. Тодорхойлбол тус хотгоны ус түгээх сангийн бохирдол 2018 оноос яригдаж 2019 оны 10 дугаар сард нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас халуун тэсвэртэй гидсний савханцар илэрсэн учраас үйл ажиллагааг нь хаасан. Харин тус орон сууцны инженерийн байгууламжийн ашиглалтыг хариуцдаг Баатар Дулаан хан компанид ус түгээх сан болон шугам хоолойд ариутгал халдваргүйжүүлэлт хийх албан даалгавар өгсөн байдаг. Энэ хүртэлх хугацаанд Астра Вилла хотгоны оршин суугчид унтны хэрэглээгээ хүнсний дэлгүүрээс зөөсөөр иржээ. Ус түгээх сангийн халдваргүйжүүлэлтийн ажил коронавирус талдварын улмаас удаашрчээ. Харин энэ сарын 15-наас буюу халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэх хугацаанд ус сувгийн удирдах газартай хамтран оршин суугчдыг өглөө 10 цаг, орой 17 цаг буюу өдөрт 2 удаа унтны усаар хангаж байгаа юм байна. Тус хотгоны сууц зүүмжлэгчдийн холбооны дарга Д. Ганбаатараас ус түгээх сан бохирдох болсон шалтгааныг тодрууллаа. Астра Вилла Женерал таун хотгонуудын усан хангамжуулалт гүний удгийн их усүртэй. Орон сууцны нийт инженерийн байгууламжийн ашиглалтыг нь бол Баатар Дулаан хан гэх контор хариуцдаг. Конторын буруутай үйл ажиллагаанаас болоод оршин суугчид энэ усны асуудал дээр бол хүндрэлүүд бол жил дараалал гарч ирсэн. За энэ жилийн асуудал дээр бол юу гэсэн бэ гэхээр гүний удаг усан сан болон шугам хоолойнууд халдваргүйтгэл ариутгал хийгдэг үгээс усны бохирдол бол үүссэн. За энийг бол мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтанд дор үүрэг даалгавраар халдваргүйтгэл ариутгал хийж байгаа. За энэ ариутгал хийгдэх ажил маань 3 хоног явагдана. За энэ хооронд бол өнөөдөр бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор ус сувгаас бол зөөврийн ус хангамжаар ундны цэвэр усаар хангаж байгаа. Контор бол маш хариуцлагагүй контор. Энэ Баатар Дулаан гэдэг контор шүү дээ. Энэ Баатар Дулаан. За энэ конторт бол сөөхөөс удаа дараа шаардлага тавьдаг. Өнгөрсөн оны 10 сард бас бохирдол үүсээд бас тодорхой үүрэг даалгавар мэргэжлийн хяналтын прокурорын үүрэг даалгавар албан шаардлагаар өдөр халдваргүйтгэл ариутгал хийгдсэн ажлууд бол байгаа. 18, 19 онд. За энэ жил бол үл тоосон, ер нь удаа дараа үл тоож иргэдийн эрүүл мэндэд анхаарах байдал үл тоож тусгай шүүрлэлээр хүлээсэн үүргээ биелүүлдэг. Энэ чинь бол улирал тутам халдваргүйтгэл ариутгал хийгдэх ёстой ажил. За энийг бол хийдгүүгээс энэ жил мөн л ийм асуудал үүссэн. За энэ контор ийм асуудал үүсээд уг нь бол шинжилгээний хариу гарлаа гэхэд бол энэ асуудал шуурхаан хандаад өөртөө иргэдийг зөөврийн усаар хангаад тэр хоорондоо зөрчлөө арилгах ёстой. За энэ ажлууд бол хийгдээгүй ингэж явснаас 11 сарын 10-наас хойш үүрэг даалгавар өгдснөөс өнөөдөр 10 хоног алдсан. Иргэд оршин суугчид эрүүл мэндээр хөрсөн асуудлууд бол зөндөө байгаа. 2 хотгоны хэмжээнд гүйлгэх, гидсээр өвдөхтэй. За бүр халдвартад эмнэлэг твцсэн тохиолдлууд ч бол байгаа. Астра Вилла хотгоны ус түгээх сангийн халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээж аван шинжилгээнд хамруулж стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангана. Харин шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж тогтоогдвол дахин халдваргүйжүүлэлт хийх ус түгээх сан ажилуулах боломжгүй болох юм а.